2023 оны 5 дугаар сард нэгэн аимшигтай хүн амны хэргийн тухай мэдээ бараг нэг шөнийн дотор Малайз даяар тархав. Хохирогч нь залуухан эмэгтэй байсан бөгөөд түүний цогцос ямар байдалтай олдсныг үгээр илэрхийлэхдээ ч бэрх байлаа. Хевлийг нь задлан нээж дотор эрэгтнүүдийг нь ил гаргасан бас бараг бүх бие нь түлэгдсэн байв. Түүний биеэс шатамхай шингэний хурц үнэр ханхалж байлаа. Цагдаа нар төдийгүй энэ мэдээг сонссон хүн бүр цочордов. Ийм хэрцгий зүйл хийх чадвартай хүн байдаг гэж хинч төсөөлж чадахгүй байлаа. Удалгүй мөрдөгчд хохирогчийн хэн болохыг тогтоож гол сэжигтнэгч олсон юм. Гэвч хамгийн гайхмаар нь тэр сэжигтэн олон нийтийн тодорхой хэсгээс өрөвдөх сэтгэл хүртэл хүлээсэн байдаг. Энэ бол залуу эмэгтэй хамгийн харгас хэрцгийгээр амнасаа алдсан Малайзийн сошиал ертөнцийг дөргиож хүмүүсийн ой тойнд удаан хугацаанд үлдсэн Нор Аниса Абдул Вахабын аллагын хэрэг юм. 2023 оны 5 дугаар сарын 23-ны өглөөний 8 цагийн орчинд хохирогчийн цогцос олджээ. Малайзийн хойд хэсэгт орших Кампунг Сунгай Лимау гэх жижигхэн тосгонд нэгэн тариачин өвс хатгаар ирсэн байна. Худагны хажуудах өндөр өвсөн дунд хар өнгийн зүйл хэвдэж байхыг анзаарсан. Эхэндээ тэр шатаасан хогны үлдэгдэл байх гэж бодсон байна. Гэвч ойртон очих тусам хамар цоргим шатсан үнэр бензиний үнэр ханхалж эхэлжээ. Удсан ч үе тэр аимшигтай үннийг ойлгосон юм, тэр бол хог биш хүний цогцос байлаа. Амьдралдаа ийм зүйл харна гэж огт төсөөлж байгаагүй тариачин айсандаа авч явсан бүхнээ хаяад шууд цагдаад дуудлага өгчээ. Цагдаа нар хэргийн газарт жаалтай ирэв. Цогцос маш хүнд түлэгдсэн байсан, хувцс нь бараг бүрэн шатсан байлаа. Хевлийг нь томор зүсэж нээсэн байсан ч илүү нарийн үзлэг хийхэд нэгэн чухал зүйл илэрчээ. Түүний гар дээр өөрийгөө хамгаалах гэж тэмцсэний улмөр болох олон шарх байсан юм. Энэ нь талигач амьд үлдэхийн тулд эцсээ хүртэл тэмцсэн болохыг илтгэж байв. Мөн эргэн тойрны өвс шатсан байсан нь түүнийг яг тэр газарт нь галдсан гэдгийг харуулж байсан. Гэхдээ түлэгдэлтийн байдлыг шинжлэхэд сонирхолтой зүйл илэрсэн. Цогцсыг нэг биш 2 удаа галдсан байлаа. Энэ нь мөрдөгчдөд олон асуулт төрүүлв. Яагаад алуурчин дахин ирж цогцсыг 2 дахь удаага шатаасан юм бол? Үүгээрч зогссонгүй хөрсөн дээр машины дугуй мөр тод үлджээ. Тэр мөр замаас өвсөн дундуур орж ирээд яг цогцсны дэргэд буусан байлаа. Өөрөөр хэлбэл хэн нэгэн саяхан машинаар тэнд ирсэн нь тодорхой байв. Мөн мөрдөгчд бензиний хүчтэй үнэр шатсан хуванцар болон төмрийн жижиг хэлтэрхийг олжээ. Цогцсны доорх хөрсөн дээр хатсан цусны долбож байсан байна. Аимшигтайгаар түлэгдэж хэрцгийгээр зэрэмдэглэгдсэн цогцыг харахад нэг зүйл тодорхой байсан. Алуурчин зөвхөн түүнийг алахыг хүсээгүй, харин түүний оршин тогтносон бүх улмөрийг арчхыг хүсэж байж. Гэвч хэргийн газрын оролцоо үлдсэн жижигхэн нэгэн нотлох баримт мөрдөн байцаалтыг бүхэлд нь өөрчилсөн. Газарт хит тавианы шинжилгээний зураг хэвтэж байжээ. Эхоны зураг гэсэн үг. Дараа нь цогцыг задлан шинжилгээнд оруулахын тулд эмнэлэгт хүргэсэн. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талигаач толгой болон биеийн олон хэсэгт мохоо зүйлээр цохиулсан гэмтэлтэй байж. Түүнчлэн олон удаа хутгалуулж хоолойг нь хэрчиж хевлийг нь томоор зүссэн байсан нь тогтоогдов. Харин хэргийн газраас олдсон хит авиан зураг үнэн болгонч батлагдсан. Тэр 4 сартай жирэмсэн байсан. Энэ баримт мөрдөн шалах ажиллагааг огт өөр өнцгөөс харахад хүргэв. Энэ эмэгтэй ард түүний хайж байгаа гэр бүл нь хаа нэгтээ байгаа нь гарцаагүй байсан бөгөөд мөрдөгчд зөвхөн түүний төлөө бус хевлийдэн байсан хүүхдийн төлөөч энэ хэргийг заавал илрүүлэхээр шийджээ. Хэргийн газраас олдсон хит авиан зураг тулгуурлан ойролцоох эмнэлгүүдээр шалгалт хийж эхэлжээ. Удалгүй нэгэн хувийн эмнэлэг тэдэнд чухал мэдээлэл өгсөн байна. Тэнд хэдхэн хоногийн өмнө жирэмсний 18-7 хоногтой нэгэн бүсгүй үзүүлж хүүхдийнхээ хэвийн өсөлтийг шалгуулан эхоны зургийн хулбарыг авч явсан байж. Эмнэлгийн мэдээллийн санд хадгалагдсан зураг хэргийн газраас олдсонтой яг таарсан. Ингэж мөрдөгчд хохирогчийн хэн болохыг тогтоож. Тэр бол 21 настай Нор Аниса Абдул Вахаб. Цагдаа нар түүний гэр бүлийнхэнтэй шууд холбоо барив. Ар гэрийнхэн нь Анисатай цогц олдохын өмнөх өдрөөс хойш огт холбогдож чадаагүйгээ хэлжээ. Удалгүй түүний эмгэнэлт өхлийн тухай мэдээ танилуудынхаа дунд хурдан дарахв. Хүмүүс мөрдөгчдийн адил нэг л асуултыг өөрсдөөсөө асууж байлаа. Ийм аимшигтай зүйл хэн хийж чадсан юм бэ? Аниса олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байж тэр зөөгчөөр ажиллаж даруухан цалингаар амьдралаа залгуулдаг байсан. Найс нөхөд гэр бүлийнхэн эгч нь бүгд түүнийг даруухан сайхан сэтгэлтэй хайртай хүмүүсээ үргэлж эрхэмлдэг хүн байсан гэж дурссан байдаг.
Хэдийгээр бие даасан хүчтэй эмэгтэй байсан ч хүнд хэцүү үед түшиглэх хүн түүнд бас хэрэгтэй байсан. Тэр хүн нь түүний найз болох Мухаммед Факрул Айман Сажали, товчоор Факрул байлаа. Факрул тухайн үедээ 20 настай байсан. Тэр ч мөн чинэлэг айлаас гараагүй жирийн даруухан амьдралтай нэгэн байж. Танилуд нь түүнийг ээлдэг төлөв даруй залуу гэж ярьдаг байв. Түүнчлэн сурлах сайтай их сургуультай 3.8 голч дүнтэй суралцж байсан оюутан байж. Тэд анх найзууд байсан ч удалгүй хайр сэтгэлийн холбоотой болж Факрул Анисагийн хувьд хамгийн их итгэдэг хүн нь болсон. Хосууд бараг 1 жилийн турш үргэсэн бусад хосуудын адил жаргалтай мөжиж маргаантай үеч байсан. Гэвч тэдний харилцаа аажмаар асуудалтай болж эхэлжээ. Тэд байн муудалцаж салж дараа нь дахин нэлдэг байсан бөгөөд энэ мөчлөг дахин давтагдсаар байсан. Тэгээд нэг өдөр бүхнийг өөрчилсөн мэдээ гарч ирв, Аниса жирэмсэн болсон байлаа. Энэ мэдээ хоёуланг нь хүчтэй цочров. Учир нь Малайзийн уламжлалт шашны үзэлд амгайсан нийгэмд гэрлээгүй хүмүүс хүүхэдтэй болохыг төдийлөн хүлээн зөвшөөрдөггүй. Ийм хүүхдийг хоёр талын гэр бүл болон нийгэм амархан хүлээж авахгүй байх магадлал өндөр байсан. Хамгийн хүнд дарамтыг мэдээж их болох Аниса өөрөө үрж байлаа. Тэр энэ асуудлаар Факрултай олон удаа ярилцсан ч Факрул хүүхдийн талаар ямар ч хариуцлага хүлээхийг хүссэнгүй. Аниса харин хүүхдийг өөрийнх нь хүүхэд гэдгийг зөвшөөрөхийг дахин гуйсаар байв. Үүн дээр нэмээд Анисагийн эгчийн нөхөр болон үеэл эгчийнх нь нөхөр хүртэл Факрулыг хүүхдийн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрөхийг шахаж эхэлжээ. Харин Факрул хүүхдийг өөрийнх нь биш гэж итгэж байсан ч эргэн тойрныхных нь дарамт улам хүчтэй болсоор байлаа. Эцэст нь тэр өөрийгөө ямар ч гарцгүй болон шахагдсан мэт мэдэрч. Ингээд тэр булангаас ямар ч үнээр хамаагүй гарахаар шийдсэн байдаг. 2023 оны 5 дугаар сарын 22-ны орой Факрул Анисад мессеж үчиж уулзахыг хүсжээ. Гэхдээ түүнтэй уулзахаас өмнө тэр бүх зүйлээ урьдчилан бэлдсэн байв. Тэр машин суух хэсгийн доор хутга нууж тавьсан бас 20 литрийн хуванцар сав авч явжээ. Оройн 20 цаг 30 минутын үед тэр Анисагийн ажилдаг ресторан руу машинаараа очив. Замдаа тэр шатхан түгээх станц дээр зогссон ч машины банка дүүргээгүй. Харин авч явсан том хуванцар саваа бензинээр дүргэсэн байна. Тэр үед Аниса Факрулд үзүүлэхийг хүссэн нэгэн зүйлээ барьчихсан хүлээж байлаа. Тэр нь хэвлэгдэх 18-7 хоногтой хүүхдийнх нь эхоны зураг. Магадгүй тэр хоёр энэ удаад асуудлаа тайван ярилцаж чадна гэж найдсан байх. Гэвч бүх зүйл урдын адил маргаанаар эхэлжээ. Аниса энэ хүүхэд чинийх гэхэд Факрул үгүй минийх биш. Ингэж тэд өмнө нь олон удаа хийж байсан маргаанаа дахин эхлүүлсэн. Факрул маш их урлаж байлаа. Тэр юу ч хэлэлгүй машинаа эзгүүхэн тариалангийн талбай руу жолоодсоор байсан. Шөнийн 22 цагийн орчимд тэр машинаа зогсов. Хоёулаач машинаасаа бов. Эргэн тойронд хүн ч үгүй харанхуй нам гүн байлаа. Яг тэр мөчөд Факрул гинэд хүнд мод шүрэн авч Анисагийн толгой руу хүчтэй цохиж эхэлжээ. Нэг удаа биш, хоёр удаа ч биш, дахин цогсоор байв. Толгойдоо хүн цохилд авсан Аниса газар унан аимшигтай өдөж байхад Факрул машин руугаа буцаж урьдчилан нуусан хутгаа авчирсан байна. Дараа нь тэр шархацсан 4 сартай жирэмсэн Анисаг чирэн ус зайлуулах сувглуу аваачжээ. Эргэн тойрноо нэг шалгахад хинч байсангүй. Түүний хийхээр шийдсэн зүйл цаад болох хүн байсангүй. Аниса амьд үлдэхийн тулд хамаг чадлаараа эсэргүүцэж өөрийгөө хамгаалахыг оролдсон ч ямар ч нэмэр болсонгүй. Факрул түүнийг олон удаа хутгалж дараа нь хоолойг нь хэрчиж улмаар хевлийг нь задлан нээжээ. Үүгээрч зогсоогүй. Тэр хевлийдэх ургийг гараараа татан гаргахыг оролдсон байна. Гэвч чадаагүй. Тиймээс тэр машин руугаа буцаж урьдчилан бэлтгэсэн бензинээ авч иржээ. Тэр өөрийн хийсэн зүйл ямар аимшигтай болохыг мэдэж байсан. Мөн энэ хэргийн төлөө заавал шийтгэл хүлээхээж ойлгож байв. Гэхдээ тэр үед түүний толгойд ганцхан зүйл эргэлдэж байсан нь нотлох баримтыг устгах. Тэгээд тэр Анисагийн зогц дээр бензин асгаж гал тавьжээ. Ингиж хайрлаж хамтдаа гэр бүл зохиохыг хүсэж байсан 90-ийн гарт залуу эмэгтэй зодуулж, хутгалуулж, зэрэмдэглүүлж, эцэстэн шатаагдан амиа алдсан. Хэрэг үйлснэхээ дараа Факрул юу ч болоогүй мэт гэртээ харав. Энгийн нэгэн өдөр өнгөрсөн мэт амьдралаа үргэлжлүүлэхийг оролдсон байна. Гэвч хийсэн хэрэг нь түүний толгоноос гарахгүй байлаа. Тэр гимшиж байсан учраас биш, харин хүмүүс Анисаг таньж өөрийг нь барих вэ гэж айж байв. Тиймээс маргааш өглөө нь буюу 2023 оны 5 дугаар сарын 23-ны 7 цагийн үед тэр дахин хэргийн газар очижээ. Тэр цогц дээр дахин бензин асгаж 2 дахь удаага гал тавьсан байна. Ингэснээр бүх нотлох баримтыг бүр мөсөн устгах гэж тэр боджээ.
Гэвч тэр нэг зүйлийг тооцоолоогүй, цагдаа нар түүнээс хавьгүй хурдан ажиллана. Факрул өөрийгөө бүх улмаар балсан гэж бодож байсан ч бодит байдал дээр мөрдөн шалгах ажиллагаа маш хурдан урагшилж байлаа. Хүн амны хэрэгүүдээр мөрдөгчд хамгийн түрүүнд хохирогчтой хамгийн ойр байсан хүмүүсийг шалгадаг. Учир нь ихэнх тохиолдолд хамгийн хүчтэй сэтэл тэдэнд байдаг. Тиймээс Анисагийн хэн болохыг тогтоосны дараа мөрдөгчд түүний хувийн амьдралыг наривчлан судалж эхэлжээ. Найз нөхөд танилуд болон хайр дурлалын харьцааг нүртэл нэг бүрчлэн шалгасан байна. Удалгүй нэг нэр байнга гарч ирэв, тэр бол Факрул. Тэдний үерхдэг байсан нь нууц биш байсан төдийгүй олон нийтийн газар хүртэл байнга муудалцдаг байсныг хүмүүс мэдүүлжээ. Жирэмслэлт, байнгын хэрүүл харилцааны асуудлууд эдгээр нь бүгд аллагын тодорхой сэтэл байж болохоор харагдаж байсан. Гэхдээ зөвхөн с ижиг хангалтгүй байлаа. Цагдаа нарт баттай нотлох баримт хэрэгтэй байсан. Ингээд мөрдөгчд дахин хэргийн газарт очиж дугуй мөрийг наривчлан хэмжижээ. Дараа нь ойролцоох замуудын CCTV камерын бичлэгийг нэг бүрчлэн шалгасан байна. Удалгүй тэд чухал дүрсийг олжээ. 5 дугаар сарын 22-ны орой нэгэн жижиг суудлын автомашин замаас эргэн өвсөн дунд орж байгаа нь бичигдсэн байв. Тэр машин Факрулын ундаг автомашинтай яг ижил загварх байсан юм. Цаашлаа дугуй хэмжээг нь харьцуулахад яг таарч. Үүгээрч дууссангүй тэд Факрулын шатхан авсан түгээх станцын камерыг шалгав. Бичлэг дээр Факрул их хэмжээний бензин худалдан авч том хуванцар савнд хийж байгаа нь тодхон үлдсэн байлаа. Энэ нь хэргийн газраас үнэрсэн бензинтэй шууд холбоотой маш хүчтэй нотлох баримт болсон юм. Мөн Анисаг амиа алдсан өдөр харсан хэд хэдэн гэрч мэдүүлэг өгсөн. Тэд бүгд Анисаг 5 дугаар сарын 22-нд Факрултай хамт байсан гэж баталсан байна. Тэр бол Анисаг амьд сүрүүн харсан хамгийн сүүлийн хүн байв. Удалгүй Факрулыг байцаалтанд дуудав. Тэр Анисатай уулзснаа хүлээн зөвшөөрсөн ч түүний гэрт нь эсэмэнд хүргэж өгөөд салсан. Дараа нь юу болсныг огт мэдэхгүй гэж мэдүүлсэн байна. Байцаалтын турш тэр маш тайван байсан. Аимшигтайгаар амиа алдсан найз бүсгүйхээ талаар ярьж байгаа хүн гэхэд дэнд хүйтэн тайван харагдаж байж. Тэр үед нэгэн мөрдөгч Факрулын гар дээрх шинэхэн майдсан шархнуудыг анзаарсан байна. С ижигч улам хүчтэй болов. Цагдаа нар түүний гар утсыг хураан авч шинжилж эхэлсэн. Удалгүй тэдний хоорондын мессежүүд ил болсон байна. Алгын өмнөх өдрүүдэд тэд жирэмсний асуудлаас олж ширүүн маргалдаж байсан бөгөөд бүр хүүхдээ үр хөндөлөх тухай хүртэл ярилцаж байсан нь тогтогдчихэ. Мөн гар утасны байршлын мэдээллийг шалгахад 5 дугаар сарын 22-ны орой Факрулын утас Анисагийн цогцолсон газрын оролцоо байсан нь батлагдсан байна. Бүх нотлох баримт нэг л хүнийг зааж байлаа, тэр бол Факрул. Ингээд 2023 оны 5 дугаар сарын 23-нд Анисагийн цогцолсон тэр өдөртөө түүнийг баривчлах захирамж гарчээ. Цагдаа нар Факрулыг гэрээс нь баривчилсан байна. Эхэндээ тэр бүх бурууг үгүйсгэсэн. Гэхдээ баривчлахдах үедээ эсрэг үзэл үзүүлээгүй бөгөөд цагдаа нар өөрийг нь ирж барина гэдгийг аль хэдийн мэдэж байсан мэт тайван байжээ. Баривчлах зөвшөөрөл гарсны дараа мөрдөгчд түүний гэр болон машиныг нэгдсэн байна. Тэндээс тэд аллагад ашигласан хутга болон Анисаг цогсон модон савааг олжээ. Одоо Факрулд зүгтах ямар ч боломж үлдээгүй. Эцсээ тэр бүх хэрэгээ хүлээн зөвшөөрсөн юм. Түүний хэлснээр жирэмсний тухай олон нийт мэдэж Анисаг хүүхдэд төрүүлэхээс өмнө өөрт нь ирсэн асар их дарамтаас зүгтахын тулд энэ аллагыг үйлдсэн гэжээ. 2023 оны 6 дугаар сарын 1-нд Факрулыг Ноор Аниса Абдул Вахабыг санаатаагаар хөнөөсөн хэрэгт албан ёсоор яллагдагчаар татжээ. Энэ хэрэгт тухайн үеийн Малайзийн хуулиар оноожуулах хамгийн хүнд ял болох цаазаар авах ял оногдуулах боломжтой байв. Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагаа маш хурдан өрнөсөн ч шүүхийн процесс харьцангуй удаан үргэлжилж хэрэг дээд шүүхэд шилжижээ. 2024 оны 5 дугаар сарын 15-нд дээд шүүх Факрулыг сэтгцийн эмчийн нарийн шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан байна. Шинжилгээний бүх дүгнэлт ижил гарсан. Тэр сэтгцийн ямар нэгэн өвчнгүй хийсэн үйлдэлийн төлөө бүрэн хариуцлага хүлээх чадвартай гэж эмчнэр дүгнэсэн юм. Хэсэг хугацааны дараа Факрул хэрэгээ үгүйсгэх болсон. Тэр мэдүүлгээ өөрчилж гин бурууга бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. 2025 оны 9 дугаар сарын 29-нд тэр дахин шүүхийн өмнө хэрэгээ хүлээж аллагын үйл явдлыг эхнээс нь дуустал дэлгэрэнгүй ярьжээ. Прокурорын байгууллага мөрдөн шалгах ажиллагааны үеэр цуглуулсан 112 ширхэг нотлох баримтыг шүүхэд танилцуулсан байна. Хэргийн газраас олсон эхоны зураг, талигаачийн шатсан хувцсны үлдэгдэл. Босод бүх баримтыг олон нийтэд дэлгэрэн үзүүлсэн. Энэ бүхнийг сонссон хүмүүс дахин цочирдов. Шүүх хурлын үеэр шүүх зүртэл сэтгэлээ барьж чадалгүй эмгэнэл илэрхийлсэн байна.
Учир нь Факрул зөвхөн найз өсгөхийн амийг бус төрөөгүй хүүхдийнх нь амийг ч давхар хүнөөсөн гэж шүүх үзжээ. Харин өмгөөлөгч нь Факрул цаазаар авах ял бус бүх насаар нь хорих ял оноохыг хүссэн байна. Тэр үйлчлүүлэгчээ Анисагийн нүглийн бүх бурууг үүрэг хүн болгосон гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл Факрул жирэмсний бүх хариуцлагыг ганцаараа үүрэх дарамтанд орж эцтэй уур хилэнгээ барьж чадаагүй гэсэн тайлбар хийсэн юм. Өмгөөлөгч мөн нэг чухал баримтыг гаргаж ирсэн. Уургийн ДНХ-гийн шинжилгээгээр хүүхэд Факрулын төрсөн хүүхэд биш болох нь тогтоогдсон гэж мэдгдсэн байна. Тиймээс тэр өөр хүний хийсэн алдааны төлөө буруутгагдсан, үүн дээр нэмээд Анисагийн төрөл төрөсдийн шахалт түүнд маш их сэтгэл зүйн дарамтуулсан гэж өмгөөлөгч нь тайлбарлав. Мөн Факрул өмнө нь ямар ч гэмт хэрэгт холбогдож байгаагүй, сайн хүмүүжилтэй залуу байсан гэдгийг ч онцлонд орсон юм. Гэвч шүүх энэ бүх тайлбарыг хангалттай үндэслэл гэж үзсэнгүй. Үнэхээр ч Анисагийн хэвлэлд хүүхэд Факрулын хүүхэд байсангүй. Гэвч шүүх энэ бүх тайлбарыг хангалттай үндэслэл гэж үзсэнгүй. 2025 оны 10 дугаар сарын 15-нд Малайзийн дээчүүх Факрулд цаазаар авах ял оноож. Шүүгч Норослын Отман шийдвэрээ танилцуулахдаа Факрулын өөрийнх нь мэдүүлэг хэргийн бүх баримт бусад нотох зүйлс хоорондоо бүрэн нийцэж байгааг онцолсон байна. Шүүгчийн хэлснээр энэ хэрэгт нэг биш 2 хүний амь хохирсон. Талигаачийн хоолой хэрчиж олон удаа хутгалж мохоо зүйлээр зодож хевлийг нь задлан дотор эргэтнийг нь ил гаргаж цогцыг нь нэг газараас нөгөө газар чирч эцэст нь 2 удаа шатаасан нь урьдчилан төлөвлөсөн туйлын хэрцгий гэмтэрэг болох нь тодорхой байсан гэж шүүх үзжээ. Иймээс түүнд хуульд заасан хамгийн хүнд ял болох цаазаар авах ял оноос юм. Шүүхийн шийдвэрийг уншиж дуусах үед Факрул нүдэнэв. Түүний гар салганаж байсан ч хувь заяагаа хэдийн хүлээн зөвшөөрсөн мэт харагджээ. Харин шүүхийн танхимд Анисагийн гэр бүлийнхэн түүний зургийг тэрвэн уйлж байв. Факрулын гэр бүлийнхэн ч мөн адил нулимсаа барьж чадсангүй. Гэвч хэрэг үүгээр дууссангүй. Факрулын өмгөөлөгч давж заалтах гомдол гаргасан байна. 2026 оны 5 дугаар сарын 14-нд Путражая хот дахь давж заалтах шатны шүүх өмнөх шийдвэрийг өөрчилжээ. Цаазаар авах ялыг хүчингүй болгож 40 жилийн хорих ял болон 12 удаа ташуурдах ял болгон өөрчилсөн байна. 3 шүүгчээс бүрдсэн бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа хэд хэдэн нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Юуны өмнө хэрэг үлдэхүйдээ Факрул өрдөө 20 настай байсан. Мөн ургийн ДНХ-гийн шижилгээр тэр хүүхдийн төрсөн эцэг биш болох нь тогтоогдсон нь хөнгөрүүлэх нөхцөл гэж үзсэн байдаг. Харин прокурорын байгууллага эсрэг байр суурьтай байлаа. Тэд ийм харгас хэрцгий аллагын өмнө нас залуу байсан гэх шалтгаан хангалтгүй гэж мэдгдсэн. Прокурор шүүхэд хандан хэрэг хүн хууль заасан ийм ноцтой гэмт хэргийг үйлдэх насанд хүрсэн гэж үзэж байгаа бол түүнд ногдох шийтгэлийг ч мөн адил хүлээх ёстой хэмээн мэдгдсэн байна. Гэсэн ч давж заалтах шатны шүүх эцэст нь хорих ялыг сонгожээ. Хуулийн процесс дууссан ч энэ хэрэг Малайзийн нийгэмд мартагдаагүй. Орон нутгийн хэвлэлүүд үүнийг сүүлийн жилүүдийн хамгийн цочирдом хүн амны хэрэгүүдийн нэг хэмээн нэрлэж байлаа. Ихэнх хүмүүс Факрулыг эрс буруутгаж байсан бөгөөд ялангуяа Анисаг жирэмсэн байсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл ил болсны дараа олон нийтийн уур хилэн улан хүчтэй болсон байна. Гэвч бүгд түүнд дургүй байсангүй. Зарим хүмүүс бүр Факрулыг өмөрөн сэтгэгдэл хүртэл бичжээ. Учир нь Аниса хэвлэлд хүүхдээ Факрулын хүүхэд гэж эцсээ хүртлээ гүрийсэн. Мөн тэр үннийг дотроо мэдж байсан. Харин Факрулч нөхцөл байдлыг ойлгож байж. Тиймдээ ч тэр хүүхдийг эсэргүүцэж байсан. Гэсэн ч гэлээ гэмт хэрэг хийсэн нь ойлгомжтой. Энэ хэрэг зөвхөн нэг аллагын тухай асуудал болоод зогссонгүй. Олон хүн өнөөгийн залуус уламжлалт үнэт зүйлээсээ холдож гэлэлтээс гадуур харилцаа түүнээс үдсэн жирэмслэл зэрэг асуудал улам нэмэгдэж байгаад санаа зовниж эхэлсэн юм. Өнөөдөр хүртэл нэг асуулт тодорхойгүй хэвээр үлдсэн. Анисагийн хэвлэлд хүүхдийн жинхэнэ эцэг хэн байсан бэ? Үүнд тодорхой хариулт байхгүй. Гэхдээ нэг зүйл бол эргэлзээгүй хүүхдийнх нь эцэг хэн байсан, ямар ч байсан Факрулын хийсэн үйлдэлийг хизээж зөвтгөх боломжгүй. Нийгмийн дарамт гэр бүлийн шахалт эсвэл ямар ч шалтгаан энгийн хүнийг ийм аимшигтай харгас хэрэг үлдэхэд хүргədэггүй. Хүүхдийн жинхэнэ эцэг өнөөдрийн хүртэл өөрийгөө ил гаргаагүй. Харин энэ бүхний үнэнийг бүрэн мэдэж байсан цорын ганц хүн болох Аниса үрд дуугүй болсон юм.